За би дэмжиж үг гэлнэ. За явган хүний замтай холбоотой асуудлууд нийгмийн бас нэлээд анхаарлын төвд очлоо. Өнгөрсөн жилийн хувьд. Тэгээ ер нь бол ямар нэгэн ажил анхаарлын төвж очиж ийж одоо сайн муугаар хилцэгдэж гин гэдэг бол ажил явж гинэ л гэсэн үг. За хүн болгон сайн сайхан замаар, айтайхан замаар алхах дуртай байгаамаа. Явган замыг эсэргүүцээд байгаа хүмүүс их ховорхон байгаа юм. А зүгээр гүйцэтгэл дээр алдаа гарчаад байгаа юм. Тэгээ үүн дээр анхаараарай л гэж байгаа. Энэ ажил гүйцэтгэж байгаа компаниуд маань хуулж хаячаад байгаа юм. Тэгээ зөв зөвтэй санаачлагыг хотын даргын энэ санаа бодол энэ явган хүний зам гэдэг бол хамгийн зөв шийдэл байсан. Улаанбаатар хотын дарга бол ер нь эхэлсэн ажлуудаа дуусгахын төлөө явдаг тийм их онцлогтой хүн. Бид нар бас сүүлийн хэдэн жил ингээм хамтран ажиллаж байна. Маш өөрмөц. Эхний нэг ажил эхлүүл заавал эцсийг үзэх гэж ингэж үздэг. Ажилтаа албаа хаагчдаа шахдаг. Өөрөө урд нь одоо бамбар бариад алхахдаг. Ийм л өдөртөгч л да. Юмны ард суудгүй. Зүгээр өрөөндөө суучаад хүмүүсийг зараад сууж идэг хүн биш. Тийм учраас би бол Нямбатар даргатай хамтарч ажиллаж байгаадаа их талархалтай явдаг ийм нэг төлөөлөгч хүн байгаа юм. А зүгээр нэг том алдаа байна. Даваад л орлогч ба. Та нар гүйцэтгэл дээр л том алдаа гаргачаад байна. Өнөөдөр явган хүний замыг эсэргүүцэж байгаа хүмүүс бараг л байхгүй. Бүгд тэр эхнээс нь засцсан замаар чинь алхах маш таатай байна. Гутал ядаж шороо болохгүй байна. Гой өргөсөж гин. Өргөн замаар бүгдээр хамтдаа инээлдээ залуучууд алхаж гин, хосууд алхаж гин. Бүх хүн алхаж гин. Хүмүүс алхмаар байна. Гол нь та нар гүйцэтгэл дээр тэр компаниуд чинь хамаг юм аваач хуулаа хийчих. Тэгээ шороогоор хүн алхдаг замаараа 14 хоног шороон замаар алхахаар хүмүүс бухимдаад байгаа юм. Хуулж хаяад өөрсдөө алга болчих юм. Хаана байгаа нь мэддэхгүй. Тэгээд телевиз яваад очихоор эсвэл та нар өөрсдөө лайв хийхээр нэг гүйцэтгэгч гэдэг нэг нөхөр байлаа ш. Тэрийг би өөрөө цээжилсэн. Одоо ямар хүний дүрсээр нь ярилттай юм ш. Таны хөлсөн бурзаас нэг нөхөр л юм яриа зогсоод байдаг. Өөрийгөө өмөрөөл. Тэгээ үндсэндээ бол доороо алчаад байгаа байхгүй. Ингээ зөв санаачлагууд гарах юм аа. Тэгээ бид нар гүйцэтгэл хийж чадахгүй байна л гэсэн үг. Энэ дээрээ бид нар хүлээн зөвшөөрөх учиртай. Явган хүний замын стандартыг шинчилж гин гэдэг бол зөв шүү дээ. Аливаа юм алдаа оноотой байж цаашаа үргэлжлээд л явдаг. Хүмүүс бухимдж байгаа учраас өө хайж эхэлж байгаа. Хуулаад овоолоод тэр шинээр тавих гэж байгаа хавтангуудаа хэдэн сараар нэг газар овоолоо хайчгаар чи хүн уурлахгүй яах вэ? Төв талбай хажууд хүртэл та нар хэдэн сар тэрийг хаялаа. Тэрнээс ч юм бол жиргэдийн бухимдал үүссэн юм аа. Тэгэхээр үнэхээр Монгол ажилчид олдохгүй зовлон бас их болсон. Барилга дээр хүмүүс ажиллах авалсан. За ингээд явган хүний зам арай илүү мөнгө өгөхөөр барилгын ажилчид олдохой болчихд юм л. Барилгын компани захирал надад ярьж ирсэн. Уу яах вэ? Эн чинь ингээд манай ажилчид бол нүүдлийн өдрийн орлоготой хүмүүс их байдаг байхгүй юу? Энэ Улаанбаатар хотод ч. Тэдний бурууч бас биш. Ингээд ажилчдаг хүмүүс байгаа учраас аль их мөнгө өгж байгаагаар л явж байгаа. За зарим нэг нөхдүүд бол үндсэндээ манайханд бас алдаа байгаа. Энийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх учиртай. Цалингаа аваад алга болчихж байгаа шүү дээ. Тэгэл алга болчихдог. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй дараагийн газар очиод ажиллаж чинь. Яагаад тэгэхээр ажлын байр бэлэн байна. Тэгэхээр энэ алдааг энэ жил дахиж битгий гаргаарай. Замын стандартаа, явган хүний замын стандартаа бүгдээрээ сайхан шинжилээд авъя. Үргэлжлүүлээд энэ ажлаа хий. Иргэд ам сайтай байна. Сая миний хэлдэг энэ гүйцэтгэл дээр энэ жил ахиж битгий алдаа гаргаарай. Үнэхээр монголчууд хийж чадахгүй байгаа бол гадна дотны хүмүүс оруулж ирж болдоггүй мүү. Зарим улс оронд чинь сарын $100 орлоготой ядарсан улс орнч зөндөөл байна шүү дээ. Тэгэхээр үнэхээр одоо чанартай юм хийгвэл энэ гүйцэтгэл дээр л онцгой анхаараасаа гэж бодож байна. Стандартыг оруулж ирж шинжилүүлж байгаа нь зөв. Бидний энийг шинжилж өгөх хэрэгтэй. Илүү сайжраал явна. Тэр хагарсан, бутарсан тэр нэг замаар бид нар алхахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ажил бол сайн ажил шүү. Энийг бол би маш их дэмждэг. Одоо сайхан болцсон л байж байна. Гэхдээ энэ жил ахиж энэ гүйцэтгэл дээр алдаа битгий гаргаарай гэж дахин захихыг хүсэж байна. Үргэлжлүүлж байгаад баяртай байна.